Oh, it's too late. Too late, okay. Good morning. Wow. Бүгдээрээ сайхан амарсан уу? Only one. Only one. Rainbow. За манай хоёр сэрэнгүүтээ доошо бууж ирээл Football. аавыг тоглоомонд урайлаад Okay. Ready? Ready. 자, 니꺼린 보러 와. Okay, you got it. Эд нь одоо энэ легогоор юм хийх сонирхолтой болоод. You got 이거 it. 너무 좀 놀아지다. Ширийг бүтээс нэг эд нь бэби хоёр нураагаад. She got a pig. Эд нь намайг дагуулж ирээд маами би нэг юм зурсан гэд энийг үзүүлж штараа. Энийг минийхөө зурсан юм уу? Yeah. Good. It's horse. Оо энэ horse гинэ. Тэрийг хараад зурсан байж ихөө. Чих тэг хамар хүзүү. Тэгээ араа энэ сүүл хэсэг гэдэр зурсан байгаа. Эдний төрсөн өдрөөр Chuck E. Cheese-с авсан баллон араа одоо олтлоо гаш. Бараг одоо 3-7 хон жиж манай хоёроор дээш хийсгэж. Тэгээд манай энд бүр чааг үүссэн байж хараа. Бэби Эд нь хоёрын ундаг. Унаанууд нь бүр ингэж игнээд паркнд ээж. Минийхөө альтан дуртай илээ. Оо, 9 найрынхаа өгсөн скутер хамгийн сүүл гаргасан болохоор энэ дээр одоо хамгийн сонирхолтой. Вау, миний үг бөхсөн галч явж штэ. Найз сансраагийнхаа зааж өгснөөр seaweed soup хийх гэж байна. Seaweed буюу одоо замтай шүр. За, энийгээ сайхан аваад усан дэвтээч. Замгаа хүүтэн усанд хийгээд 5 удаа зайлаад ингээд зайлах тусам энэ маань ингээд аюу гоё үнэр нь нөгөө одоо ингээд юм замгны амар хорц үнэр байгаа ш тэр үнэр маань арай бас багасаад тэгээд дээр нь байгаа одоо тоо шороо мороо тий юу одоо эн чин зөндөө юм наалтсан байгаа ш энэ ч угаасаа хатаагаал уутанд хийсэн юм чин тэр маань арилаад тэгээ хамгийн 5 удаа хүүтэн усаар зайлсны дараа сүүлийн ус нь яг өөртөөхөө уудаг одоо ундны усанд ингээд дэвтээгээд орхичин 30 минут орчим дэвтээгээд хоолоо хийн. 30-аас дээшээ бас удаан усан дэвтээвэл энэ замгийн маань эрдэс бодис нь усандаа уусаад бас алга болчихно. Мах сонгон хоёроо ерөөсө хуурж барихгүйгээр шууд дээрээс нь цэвэр усаа хийгээд буцалгаад шүл гаргана. Мах маань буцлаад сайхан шүл гарч байна. За энэн дээрээ seaweed хийн. Сайхан шүл гарчиж. Нарийн гоё шүл гарчиж. Далайн замаг маань усанд ингээ 30 минут дэвтээчлээ. За энийгээ гаргаж ирээд сайхан жижигэн болгоод зүсээд далайн замаг цус төлжүүлдэг, цус шингэлдэг. Учраас солонгосчууд их хэрэгэлдэг. Тиймээс та нар минь боломж байвал 7 хоногтоо ядаж нэг өдөр замагтай шүл хийж ууж байгаарай. Шүл ч юм уу одоо юу ч хийдгийг те хүүтэн шүл эсвэл далайн замагтай салаад ч юм уу ямар ч байсан тодорхой хэмжээгээр 7 хоногтоо 1-2 удаа хэрэглэхийг бодож байгаарай. Буцалж байгаа шүлэн дээрээ далайн замгаа хийгээд шүлэндөө би ямар ч давс хийгээгүй байгаа шүү. Та нар анзаарсан уу? Би ямар ч давс хийгээгүй байгаа шүлэндөө ерөөсөө мах сонгоноо буцалгаал дээрээс нь далайн замгаа хийж гин. За ингээд далайн замгийнхаа та нар өнгийг анзаараараа одоохондоо ийм хар ногоон өнгө байгааз. За тэгээд 15-20 минут буцсны дараа энэ өнгө маань ийм цайвар ногоон өнгө болох ёстой. Одоо анзаараараа ийм хар ногоон өнгө байна. Төмсөө хийхээ мартцсан байна. Уг нь бол харин seaweed хийхээс өмнө хийх ёстой. Гэтэ би төмсөө жижигэн нарийнхаа өшгөлөд хийчлээ. За ингээ буцалж байгаа шүлэн дээрээ хийч. За шүл маань стен сайхан буцалж байна. Өнгө нь яг манай сансрагийн маань хийснээр гоё тийм цайвар ногоон болцсон байна. За тэгэхээр одоо хоолоо амтлнаа. Ямар ч давс перц хийгээгүй байгаа. Хараа та нар seaweed-ийн өнгийг харуулах уу? Айгу хар ногоон байсан те. Одоо тэгсэн чаар ийм гоё.
шал өөр өнгөтэй болсон багаас та нар анзаарч байгаа эзтэй ээжүүдээ. За одоо ингээд юу хийх вэ гэхээр жоохон сой соус хийгээд би баримжаалаад за энэ амны том халбаар нэг хагастай харагдаж байна. За ингээд хийгээд сой соусаа хийгээд за нэг том хумс сормос хийчлээ би. Миний сормос их том болохоор за сормос хийгээд яасан минь өөр тэгээд би сахилбаа залуу хараа мами хүшээ эман юу идэж байгаа а за энэ ээж юм засчихсан чи нараа энд нэг энэ харж ин беби хийсэн ажлыг хазаад буцаага тавьсан биш. Эван чи нэр яасан сахилгагүй хүн вэ? Яасан сахилгагүй хүн вэ чи? Ямар ч давс перс хийгээг байгаа тийм ээ манайхаа сой соус хийцэн нараа шүлний маань үгийн гоё болсон байна. За би ерөнхийдөө нэг амсаадах сой соус хийсэн баримжаа аваадах юм. За чүд жоохон чимэх давс хийгээд тэгээд амны том халбаар нэг ийм сесаме ойл хийгээл за тэгээ шүл маань болоо доо. Баярлалаа сансраада ийм гоё шүл зааж өгсөн. Манайхан 7 хоногт ядаж нэг удаа энэ шүлээ хийж ууж байгаа. Та нар мань ч гэсэн боломжоор хийж уугаараа. Ерөн сивид маань цус төлжүүлдэг, цус шингэлдэг, маш сайн ашиг тустай, олон төрлийн витаминтай сайн юм биш үү манайхаа. Манайх ер нь их иддэггүй байсан. Тэгээд сансраар зааж өгснөөс хойшоо хэргэлдэг болсон. Бэбигийн хамар уруул 8 болсон байгааз нөгөө дээр тоглоод дээр нөө яардны хойлолт. Mommy, baby hurt. I know. Бэбиний гимт яц өвдсөн те. Нара хамар уруул нөө ингээд амар хавдах нү гэсэн чаас арай гайг. Өөр хідээж юу. Бид гурав YMC дээр ирж байна. Би нөгөө энэ сезний бүртгэлээс нь хоцорсон. Нэгд өдөр бүртгүүлэх байсан мартаад 3 дахь өдөр бас шанс байсан чинь бүртгүүлэх гэсэн чи болдгоо. Тэгээ юу ч ороод асуугаадах юм. Шанс байна уугүй юу? За YMC дээр ирсэн боллоо. Яг гоо бүртгэлээс хоцорсон ч гэсэндээ дараагийн 7 хоногт дахиад бүртгэл явагддсан юм байна. Хүүдээ бүртгэл авчлаа. Бид гурав YMC дээр. Still page. Oh baby. Энэ хүүхдүүд бас тоглож байдаг жижигхэн өөрөө. Эвен үнэн санаа байна. Энд дээр агаад процент хийх гээд байгаа байхгүй. Тэг бөмбөгийн авахар бүр уурлаад no please гэдэг. Одоо хүүхдүүд зуны амралт эхэлсэн. Энд тэнд гүйл хүүхдүүд бөөнөрөө хөвгөн тоглоод ээднээ сэнтлийн өрөөнд юм бодож байгаа. Baby Kara. Ай. Өөрөө олор колцоор хийчих гээд байгаа шүү дээ санаа нь Эвен. Тэгээ бөмбөгөөс 2 3 заалж малаад байгаа. Өө колцоогоо ирээд л хойлцсон. Өө энд энэ гин. Ай. Strawberry-гээ угаах гэж байна. За ногоо жимс угаах зориултын шингэнээ цацаад тэгээд хүүтэн усаар угаанд 3-4 удаа зайлна. Нэсмийн юу. Жимс ногоогоо угаахтаа ингээд хүүтэн усаа хийгээд нэг 2-3 минут байлгаж байгаараа за тэгжээж нэг гадна талаар нь за янз бүрийн тэ цацсан вакс тэ тоо шороо маань
сайн зайлагдана. Тэгэхгүй бол усаа хийгээл зайлчвал бас сайн зайлагдахгүй. Америкт одоо яг strawberry season. Strawberry өөртөө нөгөө фарм дээр нь очиод түүж олно, дэлгүүрээс худалдаж аваад маш хямдхан болсон. Одоо яг season. Эвэн Эрмон! Ага! Эрмон ага! Агаа дэж жагаа сонссон ш. Эрмон ага гэрэ. Ага эдэнд мэжик үзүүлж. Bueno. Oh no. Хөлбөмбөг. Мацагтан монголчууд группээс сурсан чавхтай цагаан гата цайгаа боогийн байн гууж байгаа. Яасан юм бэ? Өдөрт 3-аас 4 ая гуудаг. Энэ нь болохоор дотроо ясгүй чавх 3-ыг хийгээд тэгээд жижигхэн органик жинжир хийгээд тэгээ энэ нэг юм цайны бор өнгө байгааз энэ маань өөрөө ингээд чавгнаас ингээд бор өнгө гараад ирдэг. Тэгээ энийгээ чавгаа араа сайхан зөөлрөөд ирэхээр нь бэцлэхаар чавганы их гой чихэрлэг амт ордог цай маань. За энэ цай ямар гой үр дүнтэй цай вэ гэхээр үнийг дотроос нь гой дулаацуулна. Цус төлжүүлнэ. Маш ич идтэй цай байгаа. Би бол юмыг ингээд тууштай хэрэглэх дуртай нэг 2-3 хоног хэрэглээд уугаад ингээд болчихгүй. Одоо ингээд миний насан туршийн ингээд дуртай цайны маань нэг боллоо. Энэ цагаан гаатай чавхтай цай маань. Та нар маань ч гэсэн уугаарай. Анх удаа үзэж байгаа хүмүүсүүдэвэл энэ чавхтай цагаан гаатай цай хийж уугаарай за. Их гоё амттай, таны эрүүл мэндэд маш тустай цай.